Нэг зөв зүйлийг бас хүндэж юм л да баасан жаргал шүү. Татвар хувийн орлогын албан татвар бас янз бүрийн зорилготой, янз бүрийн төрөлтэй байгаа те. Жишээ нь зорилго нь ямар вэ гэвэл орлогод суурилсан тухайн гэр бүлийн те. Одоо 5 хүүхэдтэй мөртлөө 2 сая төгрөгийн цалинтай, мөртлөө хүүхэдгүй 2 сая төгрөгийн цалинтай хоёрын хооронд ямар ялгаа байх вэ гэдэг л одоо цаад агуулгаар асуудлыг хөндөд ийн гэж би харж байгаа. Тэгэхээр дэлхийн бас багахан орондын те гэр бүлийнхэн орлогод суурилсан хэмжээгээр нь татвар ногдуулдаг ийм хувь хэмжээ байгаа л да. Тэгээ би нэг юмыг зориуд хэлмээр байгаа. Манай ардын намынх ерөөсө шудраг ёсыг тогтоох хэрэгсэл гэж энэ татварыг хараад байгаа надад ерөөсө таалагдахгүй. Эн чинь ер нь эсрэгээрээ бүр хүн ингээд өөрөө хөдөлмөрлж өдөр шөнөгүй хөдөлмөрлж тэр хөдөлмөрлснийхөө үр дүнд авч байгаа мөнгө штэ. Уг нь төр энд ямар ч үүрэггүй байгаад байгаа байхгүй юу? Уг нь бол тэгэхээр ерөөсө хамгийн гол тэрэн дээр л илүү их акцент өгöd байгаа. Шудраг ёсыг тогтоох хэрэгсэл гээд. Тэгж ярих юм бол хүн илүү их хөдөлмөрлөвөл илүү цалин авч илүү амьдрах нь энэ чи зөв ёсны, зам ёсны асуудал байхгүй юу? Тэгэхээр л ерөөсө тэгэх ёсгүй. Тэр илүү хөдөлмөрлж байгаа хүмүүсээс цалин авч бага орлоготой хүмүүст өгнө гээд байгаа. Энэ үнцгийг илүү их бариад байгааг би бол ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. За мэдээж үндсэн хуулинд бол иргэн болгон татвар төлөх ёстой, татвар буйдаар төр буй гэдгийг бол ойлгож байгаа. Нөгөө төгөр энэ хөдөлмөрлсөнд нь ногдуулж байгаа татвар штэ. Хөдөлмөрлсөнд нь. Тэгэхээр энэ зүгээр байж байгаа ийм илүү цалин аваад байгаа огт биш байгаа байхгүй юу. За тэгээ 3 сая 4 сая төгрөгтэй хүмүүсийг амьдрал нь болж гэн эднэрт хөнгөлт хэрэггүй гэж үзэж байгаа нь бол бас надад буруу санагдчихж байгаа. Өнөөдөр Монгол улсад энэ үнийн өсөлт, энэ инфляц ямар түвшинд очсон бэлээ? 3 4 5